Аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлээс шалтгаалan сард болон улиралд урамшуулал цалин 10-аас 20% олгож байна. Хүний нөөц хомсцсон энэ цаг үед байгууллагууд цалин урамшуулал нийгмийн хангамжаараа хоорондоо өрсөлдөж байгаа. За мэдээллийг эдийн засгийн болонд сэтгүүлч уянга дэлгэрүүлэн хүргэнэ. Оройн мэнд хүргэе. За тэгэхээр Занга цэг хэмээнээс бол барилгын салбарын болоод ер нь одоо нийтдээ мэдээлэл холбоо мөн дээрээс нь одоо худалдаа үйлчилгээний салбарын ингээд 5 салбарын цалин өсний судалгааг бол явуулж эхэлсэн байна. За ингээд 2023 оны судалгаанаас та бүхэндээ онцлог өргөх гэж байна. За гүйцэтгэх захирлын хувьд гэхэд 4.2 сая төгрөг, за сантехникийн инженер 2.4 сая, архитектор 2.6 сая, за хөлмөрийн аюулгүй байдлын ажилтан 2.2 сая, засварчин 1.6 сая, кароны оператор 2.5 сая төгрөгийн үндсэн цалинтай байна гэсэн ийм мэдээлэл бол гарч ирсэн судалгаагаар. За үүн дээрээ бол одоо нэмэлт урамшуулалт бол авж байгаа хувь хэмжээг нь та бүхэнд ард нь харуулж байна. За энэ дээрээ бас одоо барилгын салбарт урамшууллаас гадна одоо бас борлуулалтын урамшуулалт гэж бас зарим тохиолдолд нэмэгдэн орж ирдэг юм байна. За энэ бол гэхдээ 2023 оны судалгаа гэдгийг та бүхэнд бас онцлог хэлэх зүйтэй. Занга цэг хэмээний хийсэн судалгаагаар харахад ер нь 2015-аас 2022 онд улсын дундаж цалин жилд дунджаар 8% өссөн, барилгын салбар хамгийн өндөр буюу 11.1%-аар өссөн гэсэн мэдээлэл гарч ирсэн. За ингээд инфляц нь бол дундаж цалингийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл хэвээр байгаа. За судалгааг бол 10,000 байгууллагаас бол одоо авсан гэсэн ийм мэдээлэл гарч ирсэн. Мэдээллийн технологийн салбарынхны цалин өсний судалгааны мэдээллийг харах юм бол удирдлагын баг бол 5.3 сая төгрөгийн дундаж үндсэн цалинтай байна гэсэн мэдээлэл гарч ирж байсан 2022 онд. Харин 2023 онд 5.8 сая төгрөг болж өмнөх оноосоо бол одоо 500 орчим мянган төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарч ирсэн байна. За дунд чатны удирдлагын хувьд бол 4 сая төгрөг, инженер техникийн мэрэгжилтэн 3.1 сая төгрөг, мэрэгжилтэн 2.8 сая төгрөг, гол үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд 2.3 сая төгрөгийн үндсэн цалинтай байна гэсэн мэдээллийг бол Занга цэг хэмээн одоо судалгаагаараа бол гаргаж ирсэн байна. Эдгээр салбаруудын хувьд одоо эдийн засгийн өсөлтийг дагаад мөн цалин хөлс нь бол өсөж байгаа. Мөн инфляцтай уялдаад цалин хөлс нь өсдөг ийм дүр зураг бол нийтлэг ажиглагдсан гэдгийг бас судалгаан дээр дүгнсэн байсан. За ингээд мэдээллийн технологийн салбарын цалин хөлсний судалгаа мэдээллийг та бүхэнд ажилтнуудын мэдээллээс нь харуулж байна. За системийн админ гэхэд 3.2 сая төгрөг, мобайл хөгжүүлэгч 2.4 сая төгрөгийн үндсэн цалинтай байна гэсэн мэдээлэл бол 2023 онд гарч ирсэн. За мэдээж үүн дээр бас одоо борлуулалтын болоод бусад урамшуулал нэмэгдлүүд мөн хоол унааны мөнгө хэмжин мөнгнүүд бол нэмэгддэг гэсэн ийм судалгаа мэдээлэл бол гарч ирсэн байсан. Эдгээр судалгаа нь байгууллагууд зах зээлийн бодит үнэн мэдээлэлд үндэслэн цалин урамшууллын одоо системээ зөв тодорхойлох шийдвэр гаргахад нь бол тусалдаг гэж ойлгож байна. За ингээд судалгаанд хамрагдсан одоо аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд бол одоо ер нь харахад 27% нь бол дунджаар 18.7%-аар өмнөх оноос бол цалингаа нэмсэн судалгаа гарч ирж байсан. 2024 онд 60% цалингаа 9-өөс 60%-аар нэмэхээр төлөвлөсөн гэдгийг бас илэрхийлж байсан байна. За ингээд худалдаа борлуулалтын салбарын хувьд ч гэсэн цалин өс нь одоо өмнөх мэдээллийн технологи болоод барилгын салбартай харьцуулахад ямар байгааг та бүхэн харж байна. Харьцангуй бага дүнтэй харагдаж байна. За гайлын мэрэгжилтэн гэхэд 1.4 сая төгрөгийн үндсэн цалинтай, борлуулалтын ахлах менежер 2 сая төгрөг. За үүн дээрээсээ бол ялчгүй худалдаа борлуулалтын салбар учраас борлуулалтаасаа болоод за мөн одоо бусад гүйцэтгэл урамшууллаасаа шалтгаалаад гүйцэтгэлээсээ шалтгаалаад урамшууллуудыг бол нэмэгдэлээр авдаг. Мөн дээрээс нь мэдээж хоол унааны мөнгийг бол ихэнх компани өгдөгөө гэсэн ийм мэдээлэл гарч ирсэн. Занга цэг хэмээний хийсэн эдгээр судалгаануудыг харахад бол ер нь бас одоо энэ дундаж цалингийн үзүүлэлтэнд за нийт ажилласан жилийн туршлага, за мөн дээрээс нь боловсрал, мөн дээрээс нь хандлага одоо болоод бусад нэмэлт уур чадварууд бол нөлөөсөн гэдгийг харж байна. За энэ дундаа боловсролын түвшингийг харах юм бол суур боловсролтой иргэдийн хувьд дунджаар 1.2 сая төгрөгтэй байгаа бол бакалавр 2.5 сая төгрөг, магистрийн зэрэгтэй бол 3.2 сая төгрөгийн дундаж цалин авч байна гэсэн ийм мэдээлэл мөн гарч ирж байсан. Одоо яг энэ Занга цэг хэмээний хувьд гэхэд хамгийн сүүлд гэхэд энэ онд нийтдээ 13 ихтэй сургуульд яг энэ судалгаагаа бол хөрвүүлсэн байна. За ингэснээрээ бас оюутнуудын хувьд тухайн мэрэгчлэрээ хаана хэрхэн ажиллавал илүү одоо үр дүнтэй, мөн дээрээс нь цалин хөсний хувьд, урамшууллын хувьд, мөн дээрээс нь нийгмийн одоо баталгаа хангамжийн хувьд ямар байх вэ гэдэг мэдээллээ нэг дороос авах боломж нь нэгдэж байгаа юм. Хөгжил дээр ажиллаад үзсэн чи ерөнхийдөө бол Монгол Улсын ажлын зарын одоо эрэлтэнтийн одоо
цаг нь болохоор 4, 5, 6 саруудад ирчимждэг. Тэгэхэд ажил хайгч нар болохоор тэр үед жоохон багасчдаг юм байна лээ. Тоогоор хараад үзэхэд. Тэнгүүд тэр эрэлтийг одоо хэн хангаж чадах вэ гэвэл оюутнууд юм байна гэж үзээд бид нар ажилтаа оюут ингээ хөтөлбөр эхэлсэн явж байгаа. Одоо нийтдээ өнөөдөр бас би бас нэг их сургуультайгаа хамтын ажиллагааны сан бичиг байгуулад ирж байна. Ерөнхийдөө 20 ихтэй сургууль оны өмнө ингээ бид хэд гэрээг үзэглээд сууж бодит мэдээлэл дээр үндэссэн оюутан төгснөөрөө хөдөлмөрийн зах зээл дээр маш мэдрэг байж чадах, ядчил өрсөлдөх чадвар өндөртэй ийм оюутнуудыг төрүүлэх болов гэдэг утгаараа бид нар 13 ихтэй сургуульд хандвалцсан явж байна. Боловсролын түвшин сайжрахын хэрээр бас цалин хүсн сайжирж байгаа гэдгийг бас онцлон харах нь зүйтэй маа. Мэдээлэл хүргэлээ.